Оройн үзэгчтэй боловсрол суугчид одонтог экстра сургуультай хамтран үзэгч таавагд хүрэгдэг. Та 7 дугаар ангийн үгтээс ухаантай танин мэдгүй шоу нэвтрүүлгийн цаашингийн дугаар үзэгч таавагд хүргэж бэлэн болж байна. Ингээд ангидаа нэвтрүүлгийнхаа шилдэг 5 зурагчийг хамтдаа өгч авцгаая. Нэгдүгээр сургуулийн сурагч Батинх. 23 дугаар сургуулийн сурагч Бүртөө. 50 дугаар сургуулийн сурагч Эрдэнэ Мэдэг. 84 дугаар сургуулийн сурагч Ундрам. 84 дугаар сургуулийн сурагч Ануучин. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр харилцагч төвчөө голом сон хамтран ажиллаж байгааг дуудах байна. Манай ангийн хүмүүс хичээлд ороход бэлнэ. Даалгавруудаа хийсэн шин сурагчдаа туслахад 100% бэлэн тийм ээ? Амжилт хүсье хүүхдүүдээ. Хичээлд манай хэлэхэд бэлэн болсон байгаа. Түн удахгүй манай ангид өнөөдөр өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгийг батхаар нэгэн шин сурагч маань хүрэлцэж ирсэн байгаа. Ингээд 3 бүдүүн амтгийн дуучин Мөнгөн Шагаа. Оюун улаг аялгуу уран яруу өгсөөрэ дэрвгэр сурмууст 30 гаруй бүсгүйчүүдийг магтан дуулагч 3 бүдүүн хамтгийн дуучин Мөнгөн Шагаа. 5 дугаар ангид байхдаа анхны аяа зохиож байсан тэрээр өдгөө олон сайхан дууны аялгууг зохиосон авиаслаг уран бүтээлч болжээ. Бүдүүн зараа хочтой жаалхүү, дуу хөгжинд дурлан, орцонд гитар балбан явсан нөхөдтэйгээ өвөрмөц нэртэй хамтлагаа байгуулж олон сайхан уран бүтээлийг төрөвсаар явна. За самбай сороо. За манай ангийнхаа. За упа. За. За. Аба. Оройн дөрөв. Нэвтрүүлэг төрөлдөж ирсэн маш их баярлалаа. За. Баг ангийнхан дурсамжид эргээд очиж байгаа. Сэтгэлдэр байна. Гоё. Гоё байна. Яг нөгөө сургууль байсан үе бодлооч сая нэг хэсэг энэ хаалганаар байж байгаа. 5 дугаар ангид би яажлаа. За хэдэн он 5 дугаар ангид байсан бэ? За хэдэн онд юм бол доо 95 6 оны үед юм уу да. За тэгэхээр манай ангийн шилдэг 5 сурагчд маань тухайн үеийн мэдлэгийг эргэж сануулгах. За тэгээд асуултнуудаар мэдээж туслах үүрэгтэй байгаа. За нийтдээ 3 боломжийг ашиглаад 10 асуултанд амжилттай хариулж чадах юм бол нэвтрүүлгийн оргил буюу 1 сая төгрөгийн асуултан дээр очиод хариулж чадвал 5 дугаар ангийн үгтээс ухаантай гэдгээ хэлнэ. Хэрвээ 10 асуултныхаа наан өмнө нь бүдэрх юм бол өөрийнхөө үнэн болох 5 дугаар ангийн үгтээс ухаан муутай гэдгийг камерд варж жагаад аль бие ясаар хэлэх нэ. Ойлгомжтой тийм ээ? Амжилт хүсье. За баярлалаа. За хичээлүүд гарч ирсэн байгаа. За биш математик томоо байсан юм аа. Тэгэхээр бус хичээлүүдээс сонирх. Ямар хичээлдээ ер нь сайн байсан? За ер нь өөртөө дүрслэх урлаг тэр хүн байгаль дуу хөгжим. За дуу хөгжим бол сайн байсан. Хүн нийгэм Монгол хэл хэлтэртэй гайгүйсэн. За тэгэхээр математикаас бусад хичээлүүд бол ер нь боломжийн санагдчих тий. За хичээл сонгохоос өмнө мэдээж 5 шилдэг сурагчаас хамгийн ихнийхэн туслагыг гаргаж ирэх хэрэгтэй байгаа. За хамгийн наанаа. Харин 3 дугаар сургуулийн сурагч Бүртээ. За. Бүртээ ямар хичээлдээ сайн бэлээ? Англи хэлтэй голч сайн. Бус хичээлдээ бас сайн. За ингээд хичээлээ эхлүүлье. Хамгийн ихний хичээл ямар хичээлийг сонгох вэ? За англи хэлтэй сайн гэсэн юм чи англи хэллийг сонгоч та. За. 5 дугаар ангийн англи хэлний хичээлийн асуултыг өдөр хамтаарья. За. Асуулт гарч ирсэн байна. Choose the correct preposition. Where is the cat? За мэдээж ихний өгүүлбэр бол зөв өгтөрийг олох нь байна. It is the sofa. A өгүүлбэр on, B өгүүлбэр in, C өгүүлбэр at. Аль нь үнэн зөв бэ гэдгийг олоод цэгийн оронд орлуулж өчөх юм байна. 3 боломж байгаа. Хэрвээ өөрөө мэдчихвэл хариулж болно. Боломжоо ашиглая гэж үздэг бодвол шууд хүүхдээсээ ярилцаж болох нь. За боломж ашиглая. За харах боломж уу, ярилцах боломж. За орчуулъя. Зөв үгийг сонгоод өгүүлбэрийг ингээд нөх гэж байгаа байхгүй юу? Where is the cat here? Одоо муур хаана байна вэ? Бүйдэн дээр байна гэж байгаа болохоор on гэдэг нь болохоор дээр яг ингээд сууж байгаа болохоор on гэдгийг би бол авч үзэж байна. In гэдэг болохоор дотор. At гэдэг болохоор арай өөр утгаар явж байгаа болохоор on
гэдэг нь. A үйлдвэр буюу on зөв үйлдвэр гэж үзэж байна тийм ээ. Хариултыг авах уу? Авъя. Хамгийн ихний хичээл англи хэл 5 дугаар анги байсан. Оролцогч маань хамгийн ихний боломжгүй харах боломжоо ашигласан байгаа. Зөв хариултыг харъя. Зөв байна. Хамгийн ихнийхээ асуултанд маш үнэн зөв хариулсан. Нэг боломжийг ашигласан. Тийм болохоор 5,000 төгрөгийн эзэн болсон байгаа. За мөнгөнд харагч 5,000 төгрөг. За энэ мэтчлийн дэше үнийн дүн өсөд явах нь байна. За. Хажууд харагч байгаа 3 боломжийн хамгийн дээдлийнх нь буюу харах боломжийг дөнгөс ашигласан. Одоо зөвхөн 2 боломж байгаа шүү. Хуулах болон зөв хариултаар аврагдах. Дараагийн хичээл. Сая ер нь жоохон хүндээсээ явцсан уу юу? Хүндээс явцсан ер нь бас те албаар бас те. Тэ. Одоо амархан руугаа орох уу? Эсвэл бол дахиад 5 дугаар ангиа сонгох уу? Хүндээсээ гэх юм бол та 5 дугаар анги математик болох гээд байна те. За. За иргэний боловсролыг сонгоч. За иргэний боловсрол 1 дугаар анги. Асуултыг хамтдаа харъя. Монголчууд ямар хувцсыг газар тавьж дээгүр нь алхахыг цээрэлдэг вэ? Бод хугацаа явсан. За бараг шууд дарчлаа те. За монголчууд малгай дээлийнхээ бүсийг хүний ямар сүлд шингэсэн ийм одоо ховц сумар гэж дээдэлж дээшин залдаг гэж бодож байна. Тэгэхээр бараг мөн болоо гэж бодож За байна. тэгэхээр малгай бүс гэсэн хариулт нэр тогтож байна те. Тий. Иргэний боловсрол 1 дугаар ангийн асуулт байсан. Монголчууд ямар хувцсыг газар тавьж дээгүр нь алхахыг цээрэлдэг вэ? Малгай бүс. Үн зөв хариултыг харъя. Малгай бүс. Баярлалаа. Хоёр төчөөд амжилттай хариулсан 10,000 төгрөгийг олсон. За хоёлаа. Бүгдөө маш их баярлалаа. Нэг боломж ашиглаа бүгдөө манаас маш амжилттай зөв хариулсан учраас нэвтрүүлгийн хамтран ажиллагч хязгааргүй эрч хүчийг бэлэгдэгч Коптер блог. Би танаас асуулт асууж хаа. За. Та яагаад заавчгүй дуулах сонголтыг хийсэн бэ? Анх яаж бас бага бүрдүүлж авсан бэ? Яагаад дуулах болсон бэ гэвэл би чи юу штэ. Яг одоо урлагийн сургууль юм уу дуучнаар сурж төгсөөгүй хүн штэ. Ерөөсөө л одоо яг өөрийнхөө одоо хобби сонирхлын дагуу явж байгаа. Гэхдээ бол мэргэжлийн төвшөнд тийм ээ маш олон дуу зохиож, дуулж олон түмэнд хүргэсэн. Тэгээд яагаад дуулах болсон бэ гэвэл яалтчгүй одоо яг л 5 дугаар ангид байсан да. Тухайд одоо би нэрийг санддаг юм аа нэг шүлгийн номон дээр нэрэн би тоонд дуртай гэдэг шүлэг байдаг байхгүй юу? Хүүхдийн шүлэг л дээ. Тэгээд тэрэнд анх би өөрөө ая хийж хүүхдийн дуу хийж тэгэж ингэж одоо уран бүтээл дуу хөгжим дурлж ингэж эхэлж байсан. Хамтлага бага бүрдүүлэх хувьд гэх юм бол за нэг 16 7 доо үедээ тийм ээ. Яг сургууль дээр төгсөж явах юм үедээ хамтлага бүрдүүлсэн. Яалтчгүй л нөгөө манайх би чи Эрдэнэтэд сургууль төгссөн шүү дээ. Манай хамтлагийн чи Эрдэнэтийнх байхгүй юу? Орсон гитар тааж нэг олж авч танилцчихсан. Тэгээ одоо хүртэл тэр Эрдэнэт хотын тэр байрны орцонд гитараар танилцсан залуучууд одоо хүртэл надтай хамт тийм ээ. Уран бүтээл хийгээд ингэ явж байгаа. За бас их сонирхолтой бичсэн байна. Баярлалаа бүгдөө. Баярлалаа бүгдээ. За хоёр хичээлээ ямар ч талаас амжилтад авсан байгаа. Цаана нь бол мэдээж 8 хичээл үлдсэн. Эдгээр 8 хичээлдээ 2 боломжийг ашиглаж хариулах ёстой байгаа. Ойлгомжтой тийм ээ? Ойлгомжтой. Дараагийнхаа туслах хүүхдийг сонгоё. За би Эрдэнэтэйгээ сонгочоо. За. Сэмэнэ Тэсгал сургуулийн сурч Эрдэнэт. За. Танд туслахад бэлэн байна. Сайн хичээлээ. Миний сайн хичээл гэвэл биеийн тамир математик монгол хэл хүн байх. За тэгж яагаад одоо хичээлүүдээ харж байгаад хариулж чадна гэж бодож байгаагаа сонгох нь байна. 3 дахь хичээл юу вэ? За математик сонгоч тийм үү? Математик. За математик. Асуулт гарч ирсэн байна. 648 төгрөг нь 1800 төгрөгийн хэдэн хувийг эзлэх вэ? За энд эрдэнэлэг бодвол олсон. За 648 төгрөг нь 1800 төгрөгийн хэдэн хувийг эзлэх вэ? За мэдээж 1800 төгрөгөө бол 100% гэдээ үзэж байна тийм ээ. За нэг хайхтар бодсонгүй зүгээр багцаагаар тэд болов гэж бодож байна шүү дээ. За мэдээж яг тодорхой тоо ойлгох хэрэгтэй байгаа.
Хүүхдүүд хариултаа явуулсан уу? Явуулсан. За бод хугацаа өндөрлөж байна. За 648 төгрөг нь 1800 төгрөгийн хэдэн хувийг эзлэх вэ? За хариултыг мэдчихвэл хариултыг авъя. Хэрвээ үгүй бол хуулах боломжоо ашиглая. тэгээ боломж ашиглая. За хуулах боломжоо ашиглая. Аба. Ангийнхан дээр мэдээж манай Эрдэнэтийг очиод 648-га 18 54 тэгээд 108 Тэгээ 36. а тийм 36 тий. За. за хүүхдүүд явуулсан хариултаа олсон юм шиг байна. За. За Эрдэнэтийг ирээд хэлэх баха. Эрдэнэтгээ 648 төгрөг 1800 төгрөгийн хэдэн хувийг эзэлж байна? Манай анги ярилцаад 38% гэж юм. 36. 36. Тэгээд Тэнд сая юу вэ? 648-ыг 18 хуваагаар 36-гаар. Оролцогч маань математикийн хичээлийн асуултан дээр хуулах боломжоо ашигласан байгаа. 648 төгрөг нь 1800 төгрөгийн хэдэн хувийг эзлэх вэ гэдэг асуултанд 36% гэж хэлсэн. Үнэн зөв хариулт гаргахаас өмнө хичээлийн хэсгийн хугацаанд завсарлаад эргээд ангидаа уулзцгаая. Боловсрол сувгчид олондог ихтэй сургуулийн хамтран үзэгч та бүхэнд хүргэж байгаа. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай таны мэдхийн шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үзэгч та бүхэнд хүрж байна. Өнөөдрийн дугаарын шин зурагчаар 3 бүдүүн амтгийн дуучин Мөнгөн Шагаа оролцож 3 хичээл дээр математикийн хичээлийг сонгосон байгаа. Хариултыг надад 36% гэж хэлсэн. Зөв хариултыг харъя. Асуултын зөв хариулт 36%. Баярлалаа. Манай ангийнхан гоё шүү. Би танаас нэг асуулт асууж болох уу? Та хүүхэд байхдаа дуучин мэрэгчлэр өөр ямар мэрэгчлэр сурахыг хүсэж байсан бэ? Гоё асуулт. Тэгээ би цэргийн дараа болоо гэж боддог байсан. Бас ийм удирдаач болоо гэж бодчих. Тэгээ удирдаач гэхээр ерөнхийдөө бас урлагийн л те. Ийм сонирхолтой байсан юм шиг байна те. За. Манай Эрдэнэт чинь том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Эвч. Эмч болох сонирхолтой байгаа. За амжилт хүсье. За хүүхдүүд зөв хариултаа болоод явуулсан байна. За тэгээд хамгийн түрүүнд нэг л хариултыг хэрвээ зөв явуулсан хүүхэд байх юм бол оролцогч буруу хариулсан тохиолдолд нэг удаа аврагдана. 3 дахь хичээл бол математикийн хичээлийн асуулт байсан. Асуулт нь зөв хариулсан гэж тооцсон учраас 25,000 төгрөгийн эзэн болсон дахин баяр хүргэе. Баярлалаа. Одоо нэг хичээл зөв хариулах юм бол үл шатга мөнгөнд дүн 50,000 төгрөгөн дээр очих ёстой байгаа. 4 дахь хичээл. За тэгэхээр дараагийн асуултанд нь бүдэрсэн ч гэсэн шууд мөнгөнд дүн 0-гүйгээр 50,000 төгрөгөн дээр үлдэх нэ гэсэн үг байна тийм ээ? Тийм. Ойлгомжтой. За энэ тэгэхээр шийдвэрлэх учраас амархан хичээлээ сонгосоо гэж та ирцүүлээ. Ямар хичээл вэ? За. Биеийн тамир Монгол хэл хоёр нь зүгээр байгаа. Биеийн тамир. Монгол хэл. Айс бол дуу хөгжим бүр бага болоод. За дуу хөгжим сонгож байгаа. За тэгээ. Дуу хөгжим. 1-р ангийн дуу хөгжмийн хичээлийн асуултыг харъя. Бүтэн нот хэдэн гишгэн урт игшгэлдэг вэ? Бүтэн нот хэдэн гишгэн урт игшгэлдэг вэ? Эрдэнэтийг бол олсон. За. Харамсалтай нь оролцогчийн хувьд бол хоёр боломж хоёулаа ашиглагдсан байгаа учраас Эрдэнэтгээс тусалцаа авах боломжгүй. болцсон. За ер нь бол хэмжээ асууж байгаа шүү дээ, тийм ээ? Тий. Бүтэн нот хэдэн гишгэн урт игшгэлдэг вэ? Зөв хариулт юу вэ? За 4. 4. Зөв хариултыг харъя. За тэгдэг байх бай. За мэдээж 4 дахь хичээл бол үл шатах мөнгөнд дүн 50,000 төгрөгийн хичээл байсан. Амжилттай хариулж ямар ч удаас нь 50,000 төгрөгтэй болох нь ойлгомжтой болсон тийм ээ. Дахин баяр хүргэе. Харах бол хоёр боломж ашиглагдсан гэвээрээ байгаа. За, хоёул Эрдэнэтгийг суудалт нэргээ суулгая. Хоёр хичээл тамтай байсан те. Баярлалаа. Ба. Баярлалаа. Дараагийн хичээлд амжилтсан. За баярлалаа. За, ямар ч удаас нь 4 хичээлийн ард бол гарсан байна. Сүүлийн уран бүтээлийн тухай бас ярилцъя гэж бодлоо. Хичээлээс нэг жоохон хүн дээр. За сүүлийн уран бүтээл гэх юм бол
одоо 30 хүрсэн өсгөөд дуу хит боллоо. Тэ энэ ч яг нодлын эдит гаргаж ирсэн уран бүтээл. Тэгээд бас яг энэ жил ойн дээрээ ирсэн. Тэгээд бас их сайхан уран бүтээл. За ойн дээр ямар шинэ уран бүтээлийг Тэгээд шинэ уран бүтээл гаргах гэж байна одоо тэ их сонин нэртэй. За. Тэгээд дэрэгүр сормос гэдэг нэртэй. Тэгээ манай 30 хүрсэн өсгөөд дууны үгийг шүлгийг зохиосон Отхон Баяр гэдэг яруу найрагч маань бас энэ дараагийн шинэ уран бүтээлийн маань шүлгийг зохиож өгсөн. Тэгээ мэдээж би бас өөрөө аялгауг нийлсэн. Миний бас тооцоолсноор бол одоо маш их олон хүнд хүрсэн сайхан гоё аялгаутай гоё бас уран бүтээл болж чадж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд удахгүй бас клипийн хүнд хүмүүстэй өргөх гээд ажиллаж байна. Тэгээд маш гоё шинэлэг сонин содон клип хий гэсэн юм мэлцэлтэй ажиллаж байгаа. За. Таны одоо яг одоо ганцаараа уран бүтээл, соло уран бүтээлээ одоо хийгээд явж байгаа. Хамтлагаараа ер нь ямар уран бүтээл дээр? Тий, хамтлаг бол одоо яг хийвэрэ. Ер нь бол хамтлагийн уран бүтээл хийхээс гадна хамтлагийн гишүүд соло уран бүтээлүүдээ хийгээд эхэлсэн явж байна. За, миний хувьд ч гэсэн танай хамтлагийн уран бүтээлүүдийг үргэлж сонсох дуртай маш гоё аялгуудаг, гоё сайхан хөвгтэй дуунуудаа бол үргэлж байсаар ирсэн. Цаашдаа ч гэсэн байх бах. Танай хамтлагийн уран бүтээл өндрөөс өндөр амжилтыг хүсье. Эргээд хичээд дооръё. 4 хичээл ардаа хийсэн байна. Одоо цаана 6 хичээл үлдсэн байгаа. Хичээлээс авахгүйс өмнө мэдээж дараагийнхан туслах хөвгтийг гаргаж ирэх ёстой. За одоо айл хөвгтөө сонгох юм лай хэцүү байна. Манай Батик Ануужин Ундрам 3 үлдсэн байгаа. За Ануужин орч. Дараагийн туслах хөвгт Ануужин. Сайн байна уу? Намайг Ануужин гэдэг. Би Баян зүрх цогцлбор сургуульд сурдаг. За. За Ануужингийн сайн хичээл. Миний Оролцогчид бол 6 хичээл үтсэн байгаа. Тий. Одоо энэ дотор байгаа миний сайн хичээл гэвэл Монгол хэл нийгэм байна. Монгол хэл нийгэм. За Ануужингийн маань танилцуулгаас гарч ирж байна. Дуулж бүжиглэх авьяастай, сонирхолтой. Улам онц сурах, сэтгүүлж болох хэтийн зорилготой. За хийх дуртай зүйл нь сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох Дуртай. За манай шинэ сурагчдад эдгээр зүйлсээс санал нэгж байгаанууд нь хэд байна? За мэдээж дуулж бүжиглэх. Спортод тэр сонирхолтой байлаа. Сонирхолтой шүү дээ. Аха, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг өсгөл. Би чинь сонин нөгөө тишүүр За өвлийн санан спорт. өвлийн спорт дуртай шүү дээ ер нь. Аха. За тэгвэл спорт ярьсан чи биеийн тамир авах уу? За би тамир авч та. Тэгвэл. За тэгээ биеийн тамирын хичээлийн асуултыг хамтдаарай. Асуулт гарч ирсэн байна. Гүйлт эхлэх шугамыг юу гэж нэрлэдэг вэ? За. Ануужин бол олцсон. Болцсон? Аха. За. За хариултандаа итгэлтэй байж болно. Шууд хэлэх юм байна те. За. Гараа гэж бодчих. Гараа. За би хариултыг авсан. Гарааны шугам гэж байна. Гүйлт эхлэх шугамыг юу гэх вэ? Зөв хариултыг арай. Гарааны шугам. Я тавд хичээлдээ амжилттай хариулсан. 75,000 төгрөгийг өгсөн байна. За. Баярлалаа. За нэвтрүүлгийнхаа 10 хичээлээ яг 5-т нь болоод оччихлоо гэж ойлгож болох юм байна. За 6 дахь хичээл. За дараагийн хичээлээ сонгоно те. За. Хүн байгаль дүрслэх урдаг, хүн орчин, хүн нийгэм, эсвэл Монгол хэл. Хүн нийгмийг За тэгээ. сонгоч те. За хүн нийгэм дөрөвдүгээр анги. Асуулт гарч ирсэн байна. Эдэн өвгийн аавыг юу гэдэг вэ? За шууд мэдчихээн. Хариултыг бол олцсон. За эдэн өвгийн аавыг юу гэдэг? За элен цөв гэж байгаа бох тийм ээ. Элен цууланц гэдэг. Тэгэхээр хулан өв гэж. Би ч гэсэн тантай санал нэгдэж байна. Тийм үү. Санал нэгдэж байна. Ааха. Чилдэг санагдаж байна. Хулан өвг. Хулан өв тийм. Эдэн өвгийн аавыг нь хулан өвг гэж нэрлэх нэ гэж. За зөв хариултыг арай. Хулан өвг.
Зургаал хичээлээ маш амжилттай хариулсан учраас 100,000 төгрөгийг өөрийн болгож чадсан. Цаан зөвхөн 4 хичээл үлдсэн байгаа. Нэг боломжтойгоор. Дахин амжилт хүсье хоёлаа. Ануужгаа суудалтаа суулгах ёстой. Баярлалаа. Баярлалаа. Зундаа баярлалаа. Манай ангийнхан гоё байна. За ямар ч хэлсэн 6 хичээлийн ард гарчлаа. Ер нь хичээлүүдийн хувьд хэр байна? Гэхдээ одоо тэгээ би ямар ч бэлтгэлгүй шүү дээ. Тэгэл гид сонсоод тэгэл байж байгаа л ирсэн. Зарим юм дээр бүдэрхээ шахаал тэгэл яваал шүү дээ. Тий. За тэгтээ амжилттай явж яах гэж өөрийгөө бодож байна шүү. Дараагийн тус хүүхдээ сонгоё. 2 хүүхд үлдсэн. За би одоо 2 хүүхдээ хайлаа сонгох юм бэ яа. Хэцүү. За хоёулаа тийм ээ. Сүүлчийн тэмээний ачаа үнд чи хамгийн сүүлд над тусал заа ёо. Ундрмаа. Ундрмаа. Тий. За. Батыг хийгээ сонгоцтой. За. 31-р сургуулийн сурагч Батин. Шагаа. За. За 31-р сургуулийн сурагч Батын их маань оролцогчдод туслахад бэлэн болсон. Харамсалтай нэг муу мэдээ байгаа. Тэр бол мэдээж оролцогч хажуудлынхаа хүүхдээс ашигладаг 2 боломжийг хоёулангийн ашигласан байгаа. Тэгэхээр ямар нэгэн зүгээр хичээлийн асуултан дээр 4-ийн ч юм уу за нэг сануулж өгөх болцоотой тиймэрхүү асуулт байвал Батын их маань тусч болно. За. Тэрнээс бол боломж бол байхгүй байгаа. За ямар хичээл аваач гэж зөвлөмөр байна. Хоёлаа Монгол яах вэ? За тэгээд дөө. Бага ангиасаа. Бага ангиасаа явсан зүг байх гэж би бас бодож байна. За, Монгол хэл. Монгол хэл 2 дугаар анги. Асуулт гарч ирсэн байна. Их шигт гээгүүлэгч хэд байдаг вэ? 2 дугаар ангийн Монгол хэлний хичээлийн асуулт. Батын их болцсон. За, Их шигт гээгүүлэгч. За болцсон. багаагийнхаа бүгдээр мартчихээ яана. За яагаад их шигт гээгүүлэгч гэдэг юм бол? Энэ их шигт гэвүүлэгч маань ардаа заавалчгүй их шигтэй бичигддэг. Гэхдээ нөгөө үгийн сүлд орж ивэл заавалчгүй их шигтэй бичигдэх албагүй л те. Нөгөө нэг ардаа ч юм уу ардаа заавал нэг их шигтэй байх хэрэгтэй ардаа ч юм уу ардаа. За хэдвэ хариултыг гэрлээд дараад надад идрээ. 7. Гэрлээд дараа. Их шигт гээгүүлэгч хэд байдаг вэ гэдэг асуултанд оролцогч маань 7 гэж хариулсан байгаа. Ихтэй бүгдээрээ үнэн зөв хариултыг нэгтлээ. Yes! Монгол Power гэх үгэнд орсон М, Н, Г, Л, Б, В, Р 7 гээгүүлэгч нь өмнөө болон хойноо аль тод хилэгдэх газраа их шиг авдаг учраас их шигт гээгүүлэгч гэж нэрлэдэг. За 7 гэж хариулсан энэ хичээл бол мэдээж 7 хичээл байсан. Одоо нэг хичээл зөв хариулах юм бол үйл шатах мөнгөн дүн дээр очих хэрэгтэй. За үйл шатах мөнгөн дүн маань яадаг вэ? Та одоо энэ 250,000 төгрөгийн асуултанд арай хариулчих юм бол 500,000, 750,000 сая төгрөгийн асуултан дээр алдсан ч гэсэн таны мөнгөн дүн чинь тэг болохгүйгээр шууд 250,000 дээрээ тогтно гэсэн үг. Тэр та энэ асуултан дээр бүдэрх юм бол зөв хариултаар аврагдах боломж ашиглагдаад тэгээд ашиглагдаад ч нэмэргүй бол 50,000 төгрөг. Тийм үү. За. Маш гоё тайлбарлалаа. За. За 3 хичээл байгаа. Аднаас нэг гэхгүй. Одоо шийдвэр. 3 хичээлээ сонгохоос өмнө танаас асуулт асуучих уу? За тэгээд. За. Таны ер нь хамгийн сайн найзыг чи хэн гэдэг вэ? Найзаа танилцуулаач. Бас дээрэс нь нөгөө нэг одоо бид нар шиг хүүхдүүдэд найз гэж ер нь юу болох найз гэдэг хүний чухал эрхэм шинж чанарын талаар дэлгэрэнгүй өөрийнхөө бодлыг хэлж өгөөч. За ихтэй хамгийн сайн найз. Хамгийн сайн. Ямар амар хүнд асуулт вэ? Зүдөө одоо сайн найз. Одоо нөгөө бусад найзууд нь гомдох үедээ тий. Үедээ одоо тэгээд хэлчихөө одоо. За. Хамгийн ойр байдаг тийм ээ. Хамгийн их тусалдаг. За тэгээд ямар ч үед тийм ээ. Одоо найз шиг байж чаддаг нэг найз байдаг. Тэгээ Батсайхан гэж найз байдаг. Тэр хүн бол Батсайхан. Батсайхан гэж. За тэгээ Батсайхан найзтай бас энэ тийм ээ. Нэвтрүүлгээр одоо бас дамжуулаад би чи миний хамгийн сайн найз шүү гэдгээ бас хэлмээр бай. За. Сонссон баг. Я дараагийн асуулт бол найз хүн гэж яг ямар байх хэвээр юм бэ? Ямар ч үед тийм ээ. Нэг нэгэ хайдаггүй. Тэгээ маш их сайхан сэтгэлээсээ нэг нэгэндээ ханддаг, тусалдаг, азтай, жаргалтай үед хамт байж чаддаг, зовлонтой, гунигтай үед хамт байж чаддаг тийм ээ. Тэгээд өөрт нь боломжгүй байсан ч гэсэн сэтгэлээрээ гоё нэг нэгэндээ тусалдаг. Сэтгэлээс их сайн ойлголцдог ийм найзыг хамгийн сайн найз нь болгож бодсон шүү.
Манай Батгийн хамгийн сайн найз хэд вэ? Миний хамгийн сайн найз бол багаасаа найзалж иржсэн Далгар сүрэн гэдэг найз маань Долгор байгаа. сүрэн. За одоо долгор сүрэн харж байгаа шүү дээ. Далуу сүрэндээ те. За долгор сүрэндээ одоо нөгөө сэтгэлийнхээ үг хэлэх юм байна. Надтай өдөө болтол найзалж нөхөрж ирсэн чамд баярлалаа. Бас их хайртай шүү гэж хэлмээр байна. Чи миний хамгийн сайн найз, бас хамгийн сайн төвшөг тулгуур минь шүү гэж. Ямар долгор сүрэн. За наад хичээлээ сонгоё. За 8 дахь хичээлийг би өөртөө ингэж бодож байна. Одоо та ямар хичээл сонгомоор байна? Би тухайн үед дүрслэх урлаг зурган дээр их гайгуулсан. Тэр дүрслэх урлагийг сонгож гэж бодож. За тэгээ багч анги юм байна. Тэг багч анги юм байна. За хоёрдугаар анги дүрслэх Их зэгтэй үе байгаа учраас те. мэдээж. Асуулт гарч ирсэн байна. Бат бөх мөнхийн үргэлжилсэн хэмнэлийг бэлэгдсэн хээ ямар хээ вэ? За олон хээ байгаа. За мэдээж олон цагын хээнүүд байгаа. За Эндээс бат бүх бих бат бөх бүх тий. мөнхийн үргэлжилсэн хэмнэлийг бэлэгдсэн гэж байгаа. За. Олчлоо. За нэг 2 хээ байна. Хоёр хээ байна. Тэр аль нэгийг хэлэх гээл бодоод байна. За ямар хоёр хээ? За. Би ингэж бодож байна. Эхнийх нь Бат бөх мөнхийн гэхээр одоо түмэн наст хээ бас байж болох юм тийм ээ. за Үргэлжилсэн хээ гэхээр алхан хээ байж болох юм. алхан хээ. Тий. Тэгэхээр энэ хоёр хээний л нэг нэг. За, Энийг энэ хоёрын монголчууд их хвчлэн хэрэгэлдэг тийм ээ. За ямар ч гэсэн зөв хариулт хэлэх үү? За тэгээ. Нэгийг сонгох хэрэгтэй байгаа. Тий. За алхан хээ гэж бодож байна. Түмэн насуу. За алхан хээ. Асуултын үнэн зөв хариулт гаргахаас өмнө хичээлийн хэсэг хугацаанд завсартаад эргээд ангидаа уулзъя. Хадгалуурын гүвдээ сухантай таны мэдгүй шоу нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлэг маань үргэлжлэн үзэгч та бүхэндээ хүрсээр байгаа. Өнөөдрийн оролцогч 3 бүдүүн хамтлагийн дуучин Мөнгөн Шагаа маань 8 дахь хичээлийн асуултан дээр яг одоо ирээд байгаа. Бат бөх мөнхийн үргэлжилсэн хэмнэлийг бэлэгдсэн хээ ямар хээ вэ гэдэг асуултанд адхан хээ гэж хариулсан. Бүгдээрээ үнэн зөв хариултыг арай. Адхан хээ юм аа. За маргаангүй дүрслэхүүртээ бас сайн байсан юм байна. За 8 дахь хичээд болох үйл шатган мөнгөн дүнгийн дүрслэхүүртийн хичээлд маш амжилттай хариулсан учраас үйл шатган мөнгөн дүн 250,000 төгрөгийг өгсөн баяр хүргэе. Одоо цаана ердөө 2 хичээл үлдсэн нэг боломж байгаа. Зөв хариултаар аврагдах гэдэг боломж. Энэ боломжоо энэ 2 хичээл дээр л ашиглана шүү. Сая төгрөгийн асуултан дээр боломж үлдсэн байсан ч гэсэн ашиглаж болохгүй тий. гэдгийг сануулъя. За хоёлаа. Батынхийгээ суулгая. За баярлалаа. Хязгааргүй ирчүүч контрблок. Таны үлдсэн 3 асуултанд чи амжилт хүсье. За. Баярлалаа. Баярлалаа. За одоо ямар ч сонголтгүйгээр сүүлийн тэмээний ачаа өнд гэж ярьсан те. Хамгийн сүүлийн туслах хүүхэд ундрам. Яа, ихтэй. Мендер дэтгэр сургуулийн сурагч ундрам. Танилцтай татсан. 2 хичээл үлдсэн байгаа ундрам аа. Хүн орчин мөн хүн байгаль хоёр үлдсэн байгаа. Энэ 2 хичээлдээ хэр үдэ ер нь ундрам? Бүх хичээлдээ сайн. Энэ хоёртой ч маш сайн. Өмнөх ангидаа хэд гарсан бай? 4-р ангидаа 4-р ангидаа ер нь би жил бүр л 100 онц. анц гардаг шүү дээ. За манай нэвтрүүлгийн шилдэг сурагч хүүхдүүд бол энэ жил нэвтрүүлэгт оролцоход бол 300 гаруй хүүхдээс шалгарсан. За за. Адтай авиастай, цоглог ирчүүчтэй 10 сурагч хүүхдүүд маань байгаа. За эдгээр 10 сурагч хүүхдүүд бас нэг гайхалтай боломж нээгдсэн гэдэг энэ цаг мөчөд хэлье. Тэр бол мэдээж манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Олондог ихсээ сургууль байгаа. Сонсож байна уу? Сонс мэдлээ. Олондог ихсээ сургуульд нэвтрүүлгийн оны төгсгөл хамгийн шилдэг нь байсан нэгэн сурагч Олондог ихсээ сургуулийг 12 дугаар ангид төгсдөл үн төлбөргүй суралцах алтан боломж бас манай хүүхдүүд юм нээгдсэн байгаа. За мэдээж сургуулийн онцлогийн тухайд бол дэлхийд өрсөлдөх Монгол иргэнийг бэлтгэх мэдээллийн технологийн мэрэгчлэн бэлтгэж байгаа ийм сургууль байгаа. Тэгээд хүүхдүүдэд бас амжилт хүсье. Аднаас нэг эхлэх бай. Ундрмаа. Хүн байгтаас нь эхэллээ. За би бас тэгж утсан. Аха. За.
За хүн байгаль 4-р анги. Нэг цэгээс нөгөө цэг хүртэлх зайг юу гэдэг вэ? Нэг цэгээс нөгөө цэг хүртэлх зайг юу гэдэг вэ? За нэг тодорхой цэгээс нөгөө цэг хүртэлх зайг юу гэдэг вэ? За эндээс мэдээж энэ болон гахна. Улаанбаатар хотоос Эрдэнэтийн чиглэл гэсэн үг. За олсон. Юу гэж бодож байна? Талбай, зам, эсвэл одоо За нэг боломж бол байгаа. Зөв хариултаар аврагдах гэдэг боломж. Нэг хариулт надад өгөөд хүүхдүүд бол одоо хариултаа явуулсан байгаа тийм ээ. За хүүхдүүдээс нэг л үг зөв явуулсан байвал нэг удаа зөв хариултаар аврагдана. за юу яах вэ? Нэг хариулт хилээд үзэх юм уу? Хилээд үзье гэж Тий. бодчих. Хөө. За юу вэ? За зам гэж бодож байна. Зам. Нэг цэгээс нөгөө цэг хүртэлх зайг зам. Зам. Зөв хариултыг арай. Урт байсан юм шүү дээ. За асуултын зөв хариулт бол урт байсан байна. Зам бол хараахан биш байжээ. Ингэснээр энэ асуултанд бүдэрсэн. За тэгээд мэдээж зөв хариултаар аврагдах гэдэг боломж одоо гарч ирэх ёстой байгаа. За хүүхдүүд маань бүгдээрээ үн зөв хариултыг явуулсан. Хамгийн түрүүнд манай Анууч маань урт гэдэг хариултыг үн зөв явуулсан учраас өнөөдрийн шилдэгээр тодорч байна. Энэ бол мэдээж 9 дахь хичээл, 9 дахь асуулт байсан. 9 дахь хичээлийнхээ ард амжилтаа гарсан учраас 500 мянган төгрөгийг өөрийн болгож чадсан. За, ерөөсөө ганцхан хичээл үлдсэн байгаа. Нэвтрүүлгийн ер нь урилга аваад энэ хүртэл явна гэж бодож ирсэн үү? Бодоогүй шүү дээ. Бодоогүй. Би ч ерөөсөө тэгээд явчих байхдаа Эхний асуулт явна. Тандгаа болно гэж бодож байна. Харин ч бүр өстой айгүй амжилттай гоё явлаа. Тэгээ ангийнхандаа баярлалаа. Бас танарт баярлалаа. Ингээд самбар дээр хамгийн сүүлийн хичээл буюу хүн орчны хичээлийн асуултыг хамтдаа харъя. Салхины хүч зүг чигийг заагч багжийг юу гэдэг вэ? За, ойрхон байгаад идэг. Шүүлээ. Салхины хүч Өндөр болсноо. За, Хоёр юм дээр эргэлзэж. Хоёр юм дээр эргэлзэж байна. за шүүлээ. Сайхан. Одоо нэг бүдрэх юм бол ямар ч боломж юуч байхгүй гэдгийг дахин сануулъя. Салхины хүч зүг чигийг заагч багжийг юу гэдэг вэ? За, зуган. За хариултаа бай. Их ойрхон байгаад идэг. Олцсноо. За, ямар ч боломжгүй болсон те. Ямар ч боломж байхгүй. Хамгийн сүүлийн асуулт байгаа. Яана би алдлаа штэ. За, одоо өнгөрсөн. За хариулт юу вэ? Тэгээ луучин гараал тусаа да. Луучин. Ее! Юугэр. Аяя. Асуулт хараахан биш байж. Биш байна. За, баярлалаа өнөрмаа. Гурван бүдүүн хамтгийн дуучин мөнгө шагаа оролцож ард хичээлтэйгээр харамсалтайгаар унсан байгаа. Гэхдээ санаа зовх зүйл байхгүй 250 мянган төгрөгийг бол өөрийн болгож чадсан байгаа. Баяр хүргэе. Нэвтрүүлгийн алтан дүрм энэ цаг мөчид хэрэгжих ёстой. Тэр юу вэ гэдгийг мэдчихэж байгаа тийм. Тэр камер руу харж агаад 5 дугаар ангийн хүүхдээс комментиг хийх ёстой. Бай сэтгэлийн хүүхдээ ярьсан гэж байна шүү. За. Би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай юм байна. Маргит туучлаа. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр мэдээж нэвтрүүлгийн дүрмийн дагуу 250 мянган төгрөгийг өөрийн болгож чадсан танд баяр хүргэе. Баярлаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч харилцагч нөртөө голом тоон хадгалсан хэмжээнд нэвтрэх бас дагалдуулж өгч байна. За баярлаа. Таштын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсээрэй. Уран бүтээн хамтгийн дуучин шагаа.
Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн нэгэн хөгжилтэй дугаараар эргээд уулзлаа түр баярлалаа. Та 5 дугаарынгийн хүүхдээ ухаантай юу?